хотын ажил амьдрал тийм сайн биш байна. Тийм учраас энэ хотын ажил амьдралыг амьдрах арга ухааныг нь нөгөө олон бат номны хүрээнд биш зүгээр л энэ хүний хорвоогийн амьдралын арга ухаанаар биш шийдэх хэрэгтэй. Мэдээж шинжлэх ухаанчдад тэр янз бүрийн шийдэл бодлого юмнууд нь байх учиртай. Тэгээ би энийг юу гэж хэлдэг вэ гэхээр Улаанбаатар хотод эдийн засгийн чөлөө төс байгуулъя гэж ярьдаг. Ер нь хөгжлөөр сулгалтар байгаа бүс нутаг, хөгжлөөр сулгалтар байгаа хотуудынхаа дэргэд эдийн засгийн тусгай бус буюу чөлөө төс байгуулах замаар хотуудынхаа хөгжлийг шин шатнд гаргадаг ийм кейс олон улсад түгээмэл байна. Маш түгээмэл байна. Жишээ нь би танад нэг сонирхолтой жишээ хэлье л да. Энэ эдийн засгийн нэн таатай, эргэцүү нэн таатай орчиндөө чөлөөт бүсэд одоо юу гэх хөрөнгө оруулалтыг сонирхолтой өөрөөр хэлбэл тэр чөлөөт бүсэд ангуучлаа явж байдаг ийм гадны хөрөнгө оруулагч нар дэлхийд зөндөө байдаг юм байна. Чин зүүн өмнөд Азийн улс орнуудад байгуулсан чөлөөт бүсийг нэг хэсэг 10 жилийн өмнө бол гадны хөрөнгө оруулагч нарыг сонирхдаг байж илээ. Тэнд ажиллах хүч хямд гэдэг. Гэтэл одоо тэр Лаос, Камбож, Вьетнам зэрэг улс орнуудад байгаа ажиллах хүч нь $2,000 ер нь голох талдаа орсон байна.